За, од мөндөр суух тавтай морил, намайг хөтлөгч Цамирлаг гэдэг. Бидний мэдгүй дэлхийн энэ удаагийн дугаарт надтай хамт хөтлөхөөр хөтлөгч орчуулагч Мөнхбаатар минь бэлэн болсон байна. Өдрийн мэнд Мөнхбаатар. За, өдрийн мэнд. За, манай нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суух болон NTV телевиз 83.3 107 хост долгионы од мөндөр радиогоор та бүхэндээ хүрч байгаа. За, өнөөдрийн маань дугаарыг сайн хүнсээр сайхан амтыг ураатай хооллы брэнд болон аялах боломжийг хүмүүрт ураатай Join Me аяллаа платформ ивэнтэд ажиллаж байна. За, өнөөдрийн маань сэдв юу вэ Мөнхбаатар? За, өнөөдөр хэдүүлээ одоо индианчууд ер нь ямар учиртай хүмүүсийн хайцсан юм бэ гэдэг тухай ярих юм. Тий. Нэр хайцсан. Индианы улс гэж хаана байгаа ингээд. За, энэ индианчууд гэж нэрлээд байгаа эн чинь бас нэг бас зохимжиг болчиход байгаа шүү дээ. Ер нь анх яагаад тэгж эднэрийг ер нь индианчууд гэж нэрлэдэг болцсон талаар манай үзэгчид ер нь мэрсэр мэдэх байх нэг Кристофер Колумб анх Америкийг нээхдээ нэг энтхэгт очичлаа гэж бодоод арьсны нэг боруулаан арьстай хүмүүс байгаа тангууд эдгээр чинь энтхэгчүүд юм байна гэд Indians гэд нэрлэлцэн тий. Түүнээс биш одоо яг зөв нэр нь бол Native Americans буюу уугуул Америкчууд гэж байгаа шүү дээ тий. За тэгэхээр хоёлаа одоо зөв нэршлэр нь айлвал уугуул Америкчууд гэд хэлээд явнаа. За тэгэд ерөнхийдөө хаана амьдардаг юм бэ гэхээр одоо нөгөө тэр тухайч яг Төв Америкаар амьдарч байгаа хүмүүс ч юм болох Ацтек инкүүд байгаа шүү дээ. Урагшаагийн Майя одоогийн Венесуэлаар амьдарч ирсэн нөхдөд чинь Майячууд яг Native Americans уугуул Америкчууд ч юм болохоор одоогийн Америк Канад ер нь л тий хойдол байгаа. Тий хойд одоо юу энэ ч юм уу хоошоо нэг Арктикийн бүс хүртлээ ер нь тархаж амьдардаг. Тэгээ ер нь нилээн тийм тархаа бутархаа хүмүүс. За тэгээд хот одоо тэгтээ бас нэг нэлээд том хотууд ингээд тосгон хот маягийн гэх юм уу тийм өндөр сүрлэг барилга нэх байхгүй. Тэгтээ ер нь төвлөрсний суурин газрууд бол байсан. Тэр нь болохоор хамгийн том гэвэл одоо нэг 11-р зууны үед байсан Кахокия гэдэг хот байгаа. Тэр нь болохоор нэг 15-аас 20 мянган хүнтэй байсан. Энэ болохоор яг тухайн үеийн одоо соёл иргэншлийн том мегаполис энтх Кятмет ч юм уу Византийн ч юм уу Константинополь эднэртэй харьцуулахад бол харьцангуй бага л да. Тэгээ ерөөхдөө нэг тархаа буцахаа нүүдэл чинь тэгээд анчин гөрөө чинь тийм хүмүүс байгаа даа учраас тий. Одоо нөгөө Монголд нөгөө адууны соёл гэж байдаг шүү дээ. Тий. Бас нөгөө адууны хоньны соёл гэдэг бид нөгөө хин нүлээд нөгөө монголчууд ч нөгөө хоньны идэл хоньны өмсөл хоньдоо амьдрал явж идэг хүмүүс гэдэг шүү дээ. Тэр яг нэг тий скигээр хувцснараа хийгээл тий тэрнтэй адилхан энэ уугуул Америкчууд болохоор ер нь гол төлөв нөгөө бух гөрөөс баясна. Одоо Америк үхэрч гэдэг тий. Энийхээ нүүдлийг дагаал тэргөө ингээл жадаараа ингээд агнаал тэгж ингээд бух гөрөөс агнадаг нэг тийм одоо юу гэхээр европчуудтай харьцуулахад нэг тийм амбицгүй гэх юм уу? Тэгэд байгаль дэлхийтэйгээ зохиц амьсгах. Ер нь олон талаараа монголчуудтай төстэй шүү. Ер нь тэнгэр сэрэг наран сарын шүтлэг мэтлэг гэдэг утгаараа тэр түүхэн ч гэсэн монголчуудтай төстэй юм айгүй байдаг шүү дээ. Тэр утгаараа энэ ясны бүтээц ингээ гадаад төр хүртэл одоо ч гэсэн адилхан байдаг шүү дээ. Тий, нэг хэсгүүд тийм онол гараадсэн шүү дээ. Энэ нөгөө Аляскаар ингээ дамжаад баг юунд очиж суудсан эртний монголчууд юм биш үү гэдэг. Тэрний яг генетикийн судалгаагаар тийм биш энэ. Тий, хабло группээр үүсгэгдсэн юм байлээ. Тий. Тэгээд ерөөхдөө нэг тийм бэлэг талын хүмүүс гэх юм уу? Одоо европчуудыг чинь арга талын хүмүүс гэдэг чинь одоо амьдралын бодит хэрэгцээнд одоо тэр талын юм илүү хөгждөг. За монголчууд ерөн доорных нь тэгээд бас энэ уугуул Америкчууд ч юм болохоор хүний сэтгэлийн амар амгалан юу гэж тийм философи дорны философч гэсэн ерөөхдөө тийм гэдэг шүү дээ. Тэг ер нь бэлэг талын хүмүүс гэж анзаарэгдсэн. За ямар гоё тодорхойлт байна. Бэлэг талын хүмүүс. Гоё тодорхойлт. Монголчууд ч баг эргэлтийн тогтолцоогоор амьдардаг гэдэг шүү дээ. Байгалаасаа баг юм хэрэглээд байгалдаа сайн сайхан юм хийгээд тэгээд эргээ байгалдаа шингэх хэрэгтэй гэдэг агуулгаараа. Одоо яг энэ амьдралын хэв маягийг бид нар ч одоо ингээд гадаадын жуулчид авчираад тал нутгаараа аялуулна шүү дээ. Тэгэхээр эхний ээлжин тэдний нүдэнд харагдаж байгаа нэг юм жижиг майхан манай гэрийг тэгж хардаг. Майханд ороод нэг юм маш ядуу учраас л ингэж амьдраад ийн гэж хардаг. Тэгээд хөдөч нарын сайн мэдээлэл өгөөд ингээд ирэнгүүт юу вэ эднэр ч юм уу айхтар том юм философи тусдаа биднээс өөр одоо амьдралыг ойлгох, ертөнцийг ойлгох тусдаа ухаан биш дээ гэж ойлгодог. Яг тэр ухагтун одоо тэр
Америк ТV-ийн хойд хэсэгтээ байгаад шүү дээ. Тиймэрхүү талын хүмүүс. За ингээл ерөнхийдөө монголчуудад төстэй санагдал эхэлж байгаа л да. За индианчууд гээд ер нь нөгөө ерөнхийд нь нэрлэж байгаа уугуул Америкчууд гээд ерөнхийд нь нэрлэж байгаа. Тэгтээ эдгээр ч юм бол дотроо бол зөндөө овог аймагуд байгаа шүү дээ. Апачи, Навахо, Чероки, Команчи, Хопи, Зүүни гээд янз бүрийн овог аймагуд байгаа. За тэгээд бүр ингээд түрүү ярьсан чинь нөгөө арктикийн бүс рүү ойртой ирэхээр эдгээр чинь нэг нөхцөн нөхдүүд ингээл жад барил гүйж ийн л гэж нэг феноменоноос нэг тийм бид нар стереотипний одоо хөвшмөл ойлголт авчаад байгаа шүү дээ. Тэгтэл үүндээ бол хоошоогоо болохоор ер нь нэг тийм хүүтүүр амьсгалтай бол ихээр нэг цаа бугаа гэдэг тэднийхээ арьс үсийг хувц сунар болгож хэргэлдэг далайн хав халимаа гэдэг. За тэгээд ийглөө гэдэг чинь мөсөнгөр тийм урц гэх юм уу? Тийм өсөн урц гэх юм. Тийм юмд амьдэрдэг одоо уугуул Америкчууд хүртэл байдаг гэдэг байгаа байхгүй тийм. За тэгээд ингээд амьдарч хийсэн чинь за 15 дугаар зуун 1492 онд үлээ Кристофер Колумб ч очсон. Тэгтээ очингуудаа Кристофер Колумб ч ер нь Ацтек инкүүдтэй л үзэж хараад байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс биш яг тэр хоошоо тэр одоо уугуул Америкийн овог аймагуудтай нэг контакт бол үүсээгүй. 16 17 дугаар зуунд Европчууд нэлээд их очиж байгаа. Англи, Испани, за Канадын нутагт чинь Францчууд очиж байгаа тийм. Тэгээд тэрнээс одоо Европчууд очсон. За тэгээд үндсэндээ энэ одоо ард түмний үнэхээр сүрэл гам шиг эхэлж байгаа юм л да. Тэндээс ер нь өнөөдрийн дугаард харамсалтай түүх ер нь айгүйх ярина. Бүр харамсаад эхэлчлээ. Харин тийм. Гэтэ нэг сайхан мэдээ байгаа нь нөгөө урд байгаа инкүүдээс ядаж 100 жилийн хойно зовж эхэлсэн. Тий, ер нь тий. Ядаж тий. За нөгөө Испани конкистадорууд гэдэг байгаа шүү дээ. Нөгөө одоо конкистадор гэдэг чинь байлдан дагуулагч л гэсэн үг шүү дээ, тий. Conquest гэдэг үг байна шүү дээ. Тэгэхээр тэд нар чинь очихдоо юутай очих гэхээр галц зэвсэгтэй, буутай. Тэгээд юутай ган үйлдвэрлэдэг болсон. Ингээд цээжний хуйг толгойн юм одоо ингэ гурвалж юу гэдэг штэ. Тэр хуйг мөгийг бүгдээр ган дуулганууд. Тий, тэгээ морьтой очиж байгаа. Тэгсэн чинь Америкт морь эндемик биш. Америкт хийгээд ерөөс морь байхгүй. Оо тийм үү. Тий. Одоо бидний Мустанг энтер гэдэг чинь европчууд авааччаад зэрлэг байгуулалтанд буцаага тавьчихсан. Тийм штэ нэрээ тий. Тэгэхээр зэрлэг адуу гэж нэрлээд байгаа боловч тэр чинь нөгөө өнгө нь өөр байна гэдэг чинь тэр аль хэдийнэ гэршүүлсэн гаршуулсан адуу гэдгийг уул нь ойлгох хэрэгтэй гэдэг тий. Гаршуулсан адуу буцаа зэрлэг байгуулалт тавьснараа байвсан Мустанг байхгүй. Одоо дэлхийд ганцхан зэрлэг адуу байгаа нь манай тахи штэ. Тий. Тий. Тэгээд төмөр боловсруулж чадахгүй. Тэр ацтек инкүүд бүгдээрээ адилхан. Тэгэхээр үндсэндээ нэг бургасан нумтай. Тэгээд чулуун сөхтэй нөхдүүд л байсан байх. Тийм нөхдүүд тэгээд буутай, гантай, хоёрд болгохтой тийм нөхдүүд. Тэгээд ер нь угаасаа тэр нөгөө нэг Кортезийн биш ээ. Колумб тэг Кортез шүү дээ. Тэдний явуулж ирсэн тэр 88 маань тэрэн дотор нь бол нөгөө европчуудын тооны 1000 ч хүрэхгүй байгаад тий. Тэгэхээр нөгөө угаасаа зэвсгийн давуу тал дээрэс нь хооронд нь байлдвал шүү дээ. Тий. Очоод инкийг нацтагтай нь байлдвалаач юм. Хоёр хотын хооронд нь байлдвалаач юм. Тиймэрхүү байдлаар ер нь байлдан давуу тал явсан шүү дээ. Ер нь Испани байлдан давуу тий. За европчуудын хамгийн авчирсан хамгийн аимшигтай юм бол өвчин. Цэцэг, улаан борхон, том уун, янз бүрийн том уун. Тэд нар чинь олон жил нөгөө Европт байсаар байгаад ингээд дархлааж тээгч үлдсэн. Тэгээ очиод ингээд контакт үүсгэх худалдаа 8 юу ивчээд одоо хийгээд эхлэнгүүд нөгөө Америкийн уугуул эрдэмтэр хяарсан. Нэгсэндээ бүр зориудаар ингээд бактери ч юм уу одоо аваачаад тараас юм ерөөсөө байхгүй. Зориудаар биш тий. Зүгээр өөрсдөд одоо ингээд шууд эргэлжсэн. Өвчтэй гэдгээ ч мэдэхгүй байх шүү тий. Зүгээр тээгч болцсон тий. Олон жилийн турш дархлааж тий. За тэгээд 1500-аас 1700 оны хооронд овг аймагуудын хүн амын 50-аас 90% нөхсөн гэж. 90 гэдэг ч одоо юу гэсэн үг юм бэ тий. Тий. Энэ дунджилсан тоо хувь байгаад байгаа шүү дээ. Зарим бол 100% байхгүй юу. Ялангуяа тэр Канадын нутгаар амьдарчсэн тэр одоо тосгод гэх одоо уртсан тосгод гэх юм уу? Одоо модон тосгод гэх юм уу? Тэд нар бол зарим бүр ингэ ил хуйл болсон. Бүр хөнгө болсон. Амьд үлдсэн цөөхөн гэдэг нь уулаад нь гараа цухтагаа яваад гэсэн гэдэг чинь. Тийм болцсон. За тэгээд эхэндээ бол харьцангуй очиод нөгөө Испанчууд ч болохоор очиод шууд статикинкуудтай байлдал эхэлж байгаа шүү дээ. Энэ уул Америкчууд дээр очсон Франц, англичууд болохоор эхэндээ болохоор тоогоорцсон. Тэгээд ерөөхдөө худалдаа харилцаа хийдэг, инх 50
харилцаатай байсан. За тэгээд металл гэдэг зүйл нөгөө нэг амар сонирм байгаа шүү дээ. Металлаар боловсруулсан тийм өгж байгаа галт зэвсэг өгж байгаа морин сургаж байгаа. Тэр тиймэрхүү харилцаатайсаа буцаагаад болохоор нөгөө нэг одоо менжний арьс гэдэг ч юм уу. Тийм юмыг одоо угуул амирчудаас авдаг. Тийм харилцаатай байжсэн. За тэгээд одоо олшрын шүү дээ нөгөө нэг олшрохоор нөгөө мөргөлдөө нь эхэлж байгаа байхгүй. За нөгөө нэг тэр чи очиод нөгөө нэг юу гэрэг хэлцэр хийн шүү дээ. Танаа цагаан арьснууд бол энд амьдарч болно. Эннээсээ хитрэхгүй шүү гэдэг ч юм уу тийм гэрэг хэлцэртэй байжсэн чи тэргөө зөрчиж эхэлж байгаа. Хязгаарлалтууд байхгүй болж эхэлж байгаа. Тий. Үл тоож эхэлж байгаа. Олуулаа олчингууд тий. Тий. Энэ үед нэг юу та нэг юу англи хэлний нэг үг байдаг штэ. Buried hatchet гэдэг. Тэр hatchet гэдэг чинь сүх. Тэгээ сүхээ болох гэдэг хэллэг байдаг байхгүй. Тэгэхээр энэ нэг Европт угуул Америкчүүдийн хоорондын одоо тэд нар чинь хоорондоо байлдаж хагаад эвлэрхээрээ одоо тэргээ биелэгдэж хоёр талаас нэг сүх хийж газарч болдог байсан. Дахиад хоорондоо дайтахгүй шүү. Дахиад хоорондоо дайтахгүй шүү гэд. Тийм утгатай одоо сүхээ болох гэдэг хэллэг гарсан шүү дээ. Одоо манайхаар одоо өөр дэм уул болсон гэдэг ч юм уу яадаг чинь тийм. Тийм нэг сони мэд. За тэгээд энд чинь нөгөө Филипп хааны даймаа ингээд дайнууд болоод эхэлж байгаа юм. Вампанова гэдэг нэг овг байдаг байсан. Тэр овг нь ингээ холбоотнуудтайгаа юу одоо бусад овг ангиудтайгаа холбоотон болоод за тэгээд одоо англичуудтай ингээ байлдсан. Тэгээд даанч тэрэндээ бүр тэр энэ ерөөсө хамгийн ихний бөгөөд хамгийн том ялагдал болж байгаа юм л да. Тэгээд тэр хавийн газар нутг дээр ерөөсө эргээд угуул Америкчуудын эрэх дарах тийм амьдралын хэм маягийг сэргээгүй. Ер нь одоо ингээд гашуун зовлон эндээс л эхэлчихэж байгаа. За нөгөө колоничлж байгаа Англи, Франц хоёр ч бас хоорондоо дайнтай. Францчууд нь болохоор нөгөө англичууд нь болохоор ер нь нэлээд колони юу штэ төрөмгийг колоничлагчид. Францчууд нь болохоор аль болох зүгээр энгийн худалдаа 8 эрхлэх гэдэг. Тоогоороос арай цөөн. Тэгэхээр нөгөө нэг францчуудын талд ор байлчиж байгаа байхгүй. Энэ угуул Америкчууд. Тэгэнгүүт тэгсэн чинь яасан гэсэн чинь 1763 онд францчууд нь ялагдаад. Нөгөө уулынхны дэмжлэг тэгэхээр ерөөсө хаанчгүй байгаа даа тий. Тэгээд одоо ялагдагчийн хувь тавилан гарал ороод эхэлчихэж байгаа байхгүй. За хоёлаа цагаасаа харжахгүй л гайгүй тий. Анх удаа нөгөө хоёр туршлагагүй хүн орж байгаа болохоос манайхан харж үзээрэй. За тэгээд яг ганц нэг удаа ялд байгуулсан. Гэхдээ одоо Апалачийн нэг бас томоохон тулаан дээр нэг ялд байгуулаад тэгээд одоо Апалачийн нуранаас баруун тишээ явж цагаан арьсны мөр гарахгүй шүү гэсэн одоо хамлалтыг Английн хаанаас л авсан байгаа юм. Тэгвэл тэр чинь мөрдөгдөхгүй шүү дээ. Нөгөө тэр бүр хааваасаа Англиас хууль хэрэгжүүлнэ гэдэг чинь нэгдүгürt хэцүү. Тэгэл хоёрдугаарт ер нь жоохон дураараа нөхдөдөл суурьшиж болж очиж байгаа шүү дээ. Тий. Энэ нөгөө эзэрхүү тий. Эзэрхүү тийм. За тэр мөр сүүл Америкийн түүх мөхөн дээр нийлэн гарна. За энэ ер нь оролцоогүй дайн гэж баг байхгүй мөлий. Угуул Америкчууд. За энэ ч нэг Америкчийн тусгаар технологи зарлчаа дахиад дотроо иргэний дайм болоод ховсгол даймаа ингээл дайнууд болоод байгаа шүү. Бүгдэн дээр нь угуул Америкчууд одоо ингээд дивиз болоод оролцоод ингээд явж исэн байт юм хэл. За ингээд явсараад одоо 18 дугаар зуунд хоёр зүйл ер нь хөдөлшөө болж байгаа юм л да. Угуул иргэд тоогоор цөөрсөн, өвчнөр хяарсан, хүчээр сул доороо болсон. За одоо эндээс нөгөө Евро Америкчууд гэж нэрлэж байгаа. Одоо Америкт амьдардаг харуудаг чинь African Americans гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан Евро Америкчууд одоо цаашдаа зайлшгүй улам нэмэгдэж ирээд ах юм байна. Тэр чинь сургаар бүр шуурч байгаа шүү дээ. Европоос ингээд улам нэмэгдээд ах юм байна. Улам өргөжин хэлсээр явах юм байна. Улам төрөмгий болоолах юм байна гэдэг одоо ирээдүйн зураг төгрөг гарч байгаа байхгүй тий. За 1789 оны 3 дугаар сарын 4-нд Бенджамин Франклин, Джон Адамс, Жорж Вашингтон гэх танил нэрүүд яваад штэ. Томас Жефферсон, Александр Хамилтон гэсэн одоо Америкийг байгуулсан эцгүүд одоо анхны үндсэн хуульд гар үсэг зурж Америк нэгдсэн улсыг байгууллаа. За энд нэг тийм одоо энэ 18 дугаар зууны эсвэл 19 дугаар зуун болоо явж байгаа штэ. Энд нэг тийм Manifest Destiny гэдэг нэг ойлголт гараад ирж байгаа. Одоо орчуулбал одоо зайлшгүй биелэх тавилан гэх юм уу? Тийм. Тэр нь болохоор Евро Америкчууд энэ твийг баруун эргээс зүүн эрг хүртэл нь эзлэн сууж соёлжуулах бурхны бошготой гэж байгаа. За. Тэгэхээр одоо бүр ингээд үндэстнэрээ одоо энэ газар нутгийг одоо бүгдийг ингээд энэ угуул Америкчуудыг эзлэн соёлжуулна гэдэг нь одоо тийм сайхан утгаар биш шүү дээ, тийм.
Тэгээ чи нөгөө ярианы ихэнд бэлгийн хүмүүс гэдэг байсан гэж тодорхойлоод байгаа. Тэнгүүт нөгөө угаасаа тийм шашинлаг тийм юм амгалан тайван тийм хүмүүс дээр бурхны бошгоо гिचглэр магадгүй бүр эсэргүүцчихгүй за одоо ингээл бошгыг авъя ч гэдэм үү. Тиймэрхүү хүртэл одоо нэг тийм юу гэдгийг бодлого саар. Тийм тулгын штэ нөгөө шууд тий. Бид нар та нарыг соёлжуулна, та нар тэнд амьдэр гэд. За энэ киноны хэсэг мэсгээс орж ирэх юм а тэрээс айгу марзан нэг тийм юу байгаад. За тэгээд ер нь ингээд 19-р зууны сүүл болоод ирэнгүүт угуул ирэхэд за төрөлх газар нутаг амьдралын хэв маяг ёс уламжлалаа үндсэндээ баг бүгдийг нь алдсан. За энэ Helen Wheels гэдэг нэг сериал үүдээ. Тэр сериалын хэсгээс одоо нэг Америкт ингээд анх төмөр зам тавьж байгаа тухай сериал байхгүй. Тэндээс ингээд нэг одоо хилцэр хийх гэдэг нэг талаас одоо юу угуул Америкчууд энийг өмгийн ахлах гэж ирсэн нөгөө талаас нь одоо нэг гөгшин Европ нөхөр суудсан ярьж байгаа байхгүй. За Америкийн нэгд улс өөрсдийн чинь газраас хэсгийг та бүхэнд санал болгож байна. Тэгэнгүүт нөгөө өмгийн ахлах гайхаж байгаа. Бид өөрсдөө газартай шүү дээ. Юу тэр газар чинь нэг та нарын биш нөгөө нэгдсэн улсын байхгүй юу гэдэг. Тэгсэн чи та нар худалдаад авчихсан юм уу гэж. Үгүй л дээ гэж. 8 л цад авчихсан юм уу гэж. Үгүй. Тий яхаар та нарын газар болчихсон. Тэгсэн чинь энэ дэр нэг суужсэн орчуулагч хүн зөв хэлж чинь зөв л ярьж штэ гэдэг. Тэгэнгүүт нөгөө Европ нөхөр нь нөөц газар амьдрахыг энэ нөөц газрыг нэг ойлголт одоо natural reserve гэхэр чинь байгалийн нөөц газар те. Энэ нөгөө одоо уугуул Америкчуудыг ингээд хийсэх газар ингээд бөөгнөрүүлээд амьдруулах гэдэг одоо угсаатны нөөц газар гэж би томьёолоод байгаа те. За нөөц газар амьдрахыг зөвшөөрчихөл юм бол та нарт бид хэрэгтэй бүхнийг ч өгнө гэсэн чинь бидэнд хэрэгтэй бүх юм байгаа штэ. Гайхаад штэ ойлгохгүй те. Улс орн чинь та нарыг хайрлж халамжлна гэдэг штэ гэж. Тэр чинь миний улс орн биш штэ. За ингэ сенат чигрийн та нарт илүү дээр амьдрал өгөх гэж ирээд байна шүү гэсэн чинь юунаас дээр амьдруулах гэдэг вэ? Тий, хөөр хэдэ тий. Тий. Тэгээ одоо байгаагаас чинь дээр гэж. Бид нар одоо болж л штэ гэдэг. Тий. За яг хөө таныг ингэж ойлгож байна. Гэхдээ ард түмэн чинь чулуун зэвсгийн үед амьдраад штэ. Бид нар чинь аж үйлдвэрийн авгаа ирэнд амьдарч штэ. Гэт та нар бидний одоо энэ саналыг хүлээж авах юм бол бүх гөрөөс агнж хээр тэнж явдгаа бойлно штэ. Та нар чи яасан хэцүү амьдарч юм бэ? Уг нь бол тэр хүмүүс чи тэгж амьдарч байгаа жаргал штэ. Одоо монголчууд одоо морио өнө талын салхинд хийсч явах чи ямар сайхан мэл тий. Тийм нэг юм. Энэ хэдийгээр кино боловч ерөнхийдөө л тийм л юм болсон байгаа байхгүй тий. Тийм байна тий. За хоёлаа эхний хамтран ажиллагчаа. За сайн хүнсээр сайхан амтыг гэдэг урайтай хооллый гэдэг брэнд өнөөдрийн манай нэвтрүүлгийн ивентэд оролцож байна. Тэгэхээр энэ хооллый гэдэг юм сонирхолтой. Нэр нь хүртэл үнэхээр гоё байгаас тий. За энэ байгууллага маань 2022 онд байгуулагдсан, шинэхэн байгуулагдсан. Тэгтээ эднийх Монголд анх удаа гүн хөлдөөсөн бэлэн хооллыг санал болгож байгаа. Бүр ингээд гүн хөлдөөн гэдэг нь маш богино хугацаанд одоо 35-аас гэдэг юм уу тийм гүн юм өндөр одоо температур одоо нөгөө нэг хамгийн доотлын температурт огцом хөлдөөгөөд огцом хөлдөөснийхэн давуу тал нь юу гэсэн чинь тухайн хүнсний бүтээгдэхүүн чанараа алддаг юм гинэ. Тий. Бидний нөгөө уламжлалт нөгөө хөлдөөдөг арга чинь ус мус гүгэд өөр болчихдог шүү дээ тэгдэггүй. Гяс гүн хөлдөөгөөд ингээд чанартай бүтээгдэхүүн байж байдаг. За тэгээ хамгийн гоё нь одоо энэ хооллын брендийн бүр нэрээ гоё гэж хэлээд одоо бид нарт бүр ингээд амсгынсан гэж хүсэл төрүүлээд байгаа тал нь юу гэхээр эднийх бүх хоолндоо мом биф гээд брендing одоо махыг хэрэгэлдэг нэгдүгээр. Хоёрдугаарт одоо нөгөө монголчуудын хувьд нэг бестселлер бас хэдэн хоолнод байдаг шүү дээ. За би нэрийг хэлье. Мантуудаа гахамах. Нааша чаша. Нимгэн төмстэй өхрийн мах, калбижин, ананастай дахиа. Ялцчихгүй бүр 5 бестселлер хоолгоос тий. Энийг ингээ гүн хөлдөөгөөд за тэгээд энэ хөлдөөсөн хоолнуудаа Улаанбаатар хотын бүх дүүрэгт байгаа сүлжээ дэлгүүр, нэрийн дэлгүүр, за худалдааны туу ресторан зочид буудлуудаар борлуулдаг гинэ. За тэгээд номин, оргил, миний дэлгүүр зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан орон нутгуудад хүртэл ингээд бараануудаа түгээсэн байгаа. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг одоо дэлгүүрээс авлаа, гэртээ авчиад 5-аас 20 минутын дотор нөгөө бидний идэх тартай гоё хоолой бэлэн. Үнэр нэгнэртэй тийм шүү. Харин тийм. Ийм гоё сонирхолтой хоолыг одоо бидний одоо гар дээр бэлээ авчирч өгсөн байна. За би одоо ээж хүн л дээ.
Тэгээд хүүхдүүдэд зориулаад аль сайхан хоолыг хийхийг хичээдэг. Гэхдээ одоо энэ 5 хоолны тэр амт, найрлага, тэр нэг донжин насны гоё нэг амтнууд байдаг. Энийг би л өөрийнхөө амт мэдрэмжээр бол хийгээ барахгүй шүү дээ. Тэгээд ийм бага зардлаар эн чинь мэдээж нөгөө гүн хөлдөөцсөн бэлэн хоол учраас бид нар нөгөө ресторанд иддгээс хамаагүй бага зардлаар хүүхдүүдтэйгээ гэрүүлээрээ тий сайхан юм нөгөө ресторанд очиод идэх хоолнуудаа идэх боломж олгож байгаа. Үнэхээр бүр сонирхолтой одоо тэр гүн хөндлөлт гэдэг нь тэгээд хөлдөөлт гэдэг нь юу вэ гэсэн чинь нэгдүгээр нөгөө бүтцийг өөрчлөхгүй гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс гадна нян микробны өсөлтийг болвол тэгээд шууд зогсоочдөг. Тийм учраас одоо та гэр бүлдээ энийг аваад өгөх юм бол айх аюулгүй. Нэгдүгээрт мом бифийн махаар хийцэн байна. Хоёрдугаарт ямар ч тийм нөгөө одоо юм савлцсан хоолнуудаас хүмүүс айдаг штеп бас яатсан байх юм уутны цаан юу ч ан гэдэг айдас байхгүй. Гүн хөдөлт гэдэг юм чинь л тийм учиртай ахна шүү. Тэгээд бас стандартчлсан байгаа бүх хүнсний орц найрлага хадгалт тэр. Одоо ер нь стандартын хүнс гэдэг чинь одоо хамгийн чухал аахгүй. Бид нар одоо янз бүрийн цаг үед өссөн хүмүүс байгаа. Тэгээд ерөнхийдөө жоохон буруу хоол мол идээ сурцсан ч юм уу олон дахь хуршин тосмосонд шарсан шормошоо идээ сурцсан ч юм уу жоохон тийм байгаа. Одоо ер нь стандартчлсан хүнс гэдгийг манайхан хэрэгэлж сурвалж чи одоо урт наслахын хамгийн нэг гол үндэс шүү дээ тий. Ийм гоё боломжийг манай хооллын брэнд олгодог. Тэгэхээр өөрсдөө манай сонсогчдод илүү дэлгэрэнгүй мэдээллийг авмаар байвал Facebook-ийн хооллыг гэж бичээд пэйж рүү орох юм бол дэлгэрэнгүй мэдээлэл авч болж гин. Эсвэл 7270 11 10 гэдэг утсаар холбогдож болж байна тий. За үгүй маа гэхэд нөгөө сүлжээ дэлгүүрүүдээр ороод хөлтөөс бүтээгдэхүүний тасаг дээр очиод маш гоё тод өнгөтэй ууттай тийм гоё хоолнууд аваад хэрэглээрэй гэж хэлье да. За баярлалаа. За ерөнхийлөгч Жорж Вашингтон анхны ерөнхийлөгч тий. За тэр ерөнхийлөгч болохоор эхэндээ болохоор одоо ингээд Овг аймаг тэр Овг аймагт ингээд байгаа газар нь ингээд тусгаар улс гэж үзье. Тэгээд эднэрийг одоо тэд нар ч газар тариалал эрхлэхгүй. Тэгээд газар тариаланд сургая. За тэгээд Христосын шашинд оруулаад одоо амьдруулъя гэсэн тийм санаачлал гаргаж ирсэн. Гэхдээ нөгөө нэг айгүй олон одоо 100 гаруй жил мэл байлдсан. Дэндүү нөгөө нэг гашуун хорсолтой болцсон хүмүүс. Хэдийгээр ерөнхийлөгч тийм санаачлал гаргасан ч гэсэн тэрийг мөрдөглөхөр нь айгүй хэцүү болцсон байсан. Ерөнхийдөө нэг юм хаалттай болсон байгаа шүү дээ. Дандаа л энэ хүмүүсийн царайг ойрхон байх тоолонд л өвдөлтгүй нэг зовлон ирсэн байна. Хэн нэг нь ах дүү нүхсэн өвөө эмээ алагдсан. Тийм түүхтэй нөгөө нэг гашуун түүхтэй болчиход байсан. Тийм болохоор ер нь хэцүү л байсан байгаа юм. За 1830 онд ерөнхийлөгч Андрю Жаксон за Жаксны санаачлагаар нэгдсэн улсын конгрессээс индианчуудыг нүүлгэх тогтоолгож гаргасан. За энэ бол аимшигтай юм болсон. За энэ бол бас нэг одоо яг энэ үед бас давхцаад нэг Жоржиа мужи нэг Жоржиа одоогийн Жоржиа мужид Чироки омгийн амьдардаг байсан газраас алт хэлэрсэн. За тэгэл дуусчихсан да тий. Тэгэл үрс баларч байгаа юм да. За энэ нэг иргэншсэн 5% гэж нэрлэдэг байгаа. Энэ өчнөө 20 30 за 50 100 мөн ч юм уу Канада манайтай нийлүүлэх юм бол овг байгаа шүү дээ. Тэдний дотор хамгийн олон үнэтэй хамгийн иргэншсэн одоо тодорхой хэмжээнд газар тариалал эрхэлдэг болцсон. Тодорхой хэмжээнд Христос шашинтай болцсноо иргэншсэн гэж нэрлэдэг байгаа юм. Гэхдээ чи европчуудын өнцгөр шүү дээ тий. Тэр нь болохоор Чироки, Чикасо, Чоктов, Мускоги, Семинол гэдэг ийм 5 овг байгаа даа. За энэ 5 овг дээр голдоо ингэж хандсан бодлого хийгээд байгаа юм л да. За дээд шүүхээс уг нь бол нэг юм одоо тэр чи эднийг одоо ингэ нүүлгэж нэг газар аваач яг хуу тэр бодвол нэг хамгийн үржил шимтэй биш л байж таараа шүү дээ. Нэг бодвол нэг хад асахтаа жоох тиймэрхүү л газар аваач бөөнд нь суулгах гэдэг байгаа байхгүй. Тэгээ наадвал чи баг тийм газар дуртай муртаа гэдэг ч юм яадаг чинь. Тэгэнгүүт дээд шүүхээс нь уг нь бол эдгээр чинь тусдаа улс учраас Америк нэгдсэн улсын хуулийг үйлчлэхгүй гэж өгөн дүгнэлт гаргасан. Тэгсэн чинь Эндрю Жаксон юу гэсэн гэж за шүүгч шийдвэрээ гаргасан байна. Одоо хэрэгжүүлэхийг харъя. Хэрэгжихгүй гэдгийг мэдж байгаа байхгүй Эндрю Жаксон. Тэгээд амар тэр чинь маш их нөгөө европчууд ирж гин тэрийг тогтоож дийлэхгүй тэднийг. Тэгэхээр тогтоож дийлэхгүй болсон учраас бодлоготойгоор эднэрийг одоо ингэж угсаатын нөөц газруудад амьдруулъя гэсэн санаачлага Эндрю Жаксон уг нь гаргаж ирсэн байна л да. Хууль ёсороо бол болохгүй практик төр хэрэгжих боломжгүй л асуудал гараад ирсэн байгаа байхгүй.
одоо нутгаас нүүлгэн гэж их гоёор хэлээд байгаа боловч яг үүндээ хэцүү газар руу цөлөөд нь шүү. Хөөж ин тий. Цөлж ин тий. Цөллөг багхгүй тий. Харин тий. Миний нөгөө манай монголчууд ч гэсэн тэгдэг үстэй. Өвөг юм н тий эцэг өвгд юм тим юм нутаг гэ тий нутаг усаа дуулаад яг л бид нартай адилхан тэг байж байгаа шүү. Тэнгүүт нэг гинт нөхдүүд гарч ирэл та нарыг иргэншүүлээгээл баах юм а тулгалаа аргагүй ирэхэнд тэрийг аваад нэг иргэнсэн гэдэг нэр зүгээд нэг түр амьдрах гэсэн чинь дахиад энэ чэнэстэй та нар явна уу гэж тий. Үнэхээр тий. Ийм нүүлгэл одоо манай торгуудын нүүдэл мөдлгөл. Тэр бодохоор би ч нэг яг баруун Монгол юу нэ баруун зүгийн хүн болохоор тэгэл хэцүү байдаг шүү. За тэгээд ингээл нүүлгэлт одоо эхэллээ. Чоктоо үгийн хүн намын 6-ны 1 нь үнэндээ замдаа нас орсон. 6-ны 1 тий. За Чирокё үгийн 16 мянган хүнийг 1800 км хөлөөр нь явуулсан. 1800 км. Тэгээ энэ нь болохоор одоо замдаа үндснээ 4-ний 1 нь хөлдөж байгаа энэ чинь янз бүрийн өөр амьсгалт ингээл газар л явна шүү дээ. Гол ус таарна. Тий гол таарахгүй хөлдөж байгаа юм өвчилж байгаа юм. За тэгэл зарим нь ядарч туйлдаал тэгэл үлбэрч турж өгөх ш зарим дээр. Тийм дотор чинь жирэмсэн эмхтэй ч байгаа тий. Тэгээд үндсэндээ энэ 1800 км замыг болохоор нумнаа даавал зүнийгээд энэ нөгөө яг угуул амирчдын яг тэр өөрсдийн Чироки хэлээр нь нэрлэдэг орчуулах юм бол нулимсэн жим гэж байгаа. Ивэ тий. Яг л торгуудын нүүдэл санаанд ороод айгу. За тэгээд энэ дээр энэ хооронд чинь ингээл дахиад эсэргүүцэл бөөн дайн болно шүү дээ. За тэгээд Семинолийн дайн гэж нэг бид нар одоо хөөх тогтоо уншижсэн шнэ Оциала Баатар гэдэг ном. Тэр чинь бол бодит хүн шүү дээ Оциала гэдэг те. Яг одоо тэр нүүлгэлтийг эсэргүүцсэн. Тэр дунд дахиад нэг уугуул Америкчууд дотроос янз бүрийн ууг дотроос нь уруу хүч ноёд гарч ирж байгаа юм. Тэгэл бөөн үйл явдал болж байгаа. Тэгэл тэрний ч эсрэг тэмцэжсэн одоо түүхэн дөрөөр Оциала Баатар гэдэг Томас Майн Рид энэ зохиолыг бичсэн шүү дээ. За энэ яг Оциала болохоор өөрөө болохоор хорлиц юм билээ. Тэгээд мулато гэж нэрлэдэг холцтой. Цэвэр уугуул Америк бол биш гэхдээ сэтгэл зүрх нь уугуул Америк байдаг шүү дээ. За энэ дунд ч нэг Калифорнийн алтны халдвар гэдэг юм ч юм болчихж байгаа. Мексик Америкийн дайм болж байгаа. Энэ дунд нь өргөдөж байгаа газар нутггүй болж хөөгдөж байна гэл. За адуу бух гөрөөс хоссон одоо соёл. Тэр соёл бол үндсэндээ байхгүй болсон. За тэгээд дахиад Дакотагийн дайн, Санд Крикийн дайн, Улаан үйлний дайн гэдэг баах энэ тэнэг гэж дайнууд нөгөө явахгүй гэдэг ч нөгөө уугуул Америкч хүч тэ. За энд Сөвгийн дайн гэдэг нэг Сөв гэдэг Франц үг байгаа юм. Яг зүг дуудаж байгаа хэсгээ сайн мэдэхгүй л байгаа юм. Энд нэг тийм сууга бух, алзуу морь гэсэн одоо хоёр удирдагчаар удирдуулсан Лакота Шеен гэсэн хоёр омгийнх нь дэслэгч хурандаа Жорж Кастрын 7 дугаар мотивж бүтцээ гэсэн. Гээд нэг юм дайм болсон. Тэгтээ хожим хоёулаа дахиад алгдсан. Энэ сууга бух sitting bull гэдэг. За энэ нэг яг орчуулчихлаар нэг мангас юм шиг сонсогдож магадгүй энэ магадгүй энэ яг уугуул хэлэндээ маш гоё сонсголонтой л үг байгаа дах тий. Энэ хүний түүх бол баг манай гадаад хадрын нэрээр ормоор юм бил. Амар гоё түүхтэй. Баатарлаг түүхтэй. Ер нь баатарлаг түүхтэй юмнууд энэ уугуул Америкчууд их байдаг. За Нез Пирсийн дайн гэдэг. Энэ дээр болохоор омгийн ахлагч Жозеф гэж юм л да яг нөгөө заримдаа одоо нөгөө тодорхой хэмжээнд христчж байгаа юм чинь Христос нэрмээр авчдаг. За тэр омгийн ахлагч Жозеф болохоор нөөц газарт амьдрахаас татгалд одоо хашигдаж амьдрахаас татгалзаад 1500 км ухарч байлцсан байгаа. Канадын зүг. Нөгөө ингээл Европ Америкч хойноос нэг хөөгөл байлтал. Партизаны дан хийгээл яваад байна гэсэн үг шүү дээ. Ингэж байлж явсараад Канадын хил хүрэхэд 20 км дутуу байхад бүгд бүслэгтэй бүгд хит болсон. Ийм юм шиг дээ. Яасч олон дайны нэрвдээ тий. Тийм ингээл хэдэн 100 жил эн чин дан өнөөдөр бид нэр дан гэдэг нэг үг хэлж байгаа л учраас энэ дотор ямар их процесс ямар их нулимстэй. Тий бөөн үйл явдал болж байгаа шүү дээ. Энэний өмнө өчнөө олон хөл хацлаад энэ үеийн өвчнөр өгөхөд үлдсэн дайтаад байгаа шүү дээ тий. Тийм одоо дийлдэшгүй тийм баатарлаг хүмүүс юм тий. Ерөөсөө ингээд хойшлохгүй шүү дээ. Тий. Үзнэ л гэдэг тий ер нь бол хэдэн 100 жилийн. Өгсөн дээрээ л байхгүй ер нь. Тий. Гिचснаас зүгээр тий гээл. За тэгээд 1800 Апачигийн дайн гэдэг 1886 онд Жиронимогийн одоо бүлэг одоо бүл байна гэдэг одоо бүлэг одоо цэргүүдл гэсэн үг л дээ. Эдгээр нь одоо байлдж ялагдаад энэ нь одоо эцсийн дэвсгэр тэмцэл нь болж 1886 онд гэдэг чинь одоо үндсэндээ 19 дугаар зууны шувтраг үе шүү дээ. За ингээс сүүлчийн дайн болсон.
ингээд энэ одоо үргэлжилсэн энэ дайн, хөл хацал өсгөлн зовлон өвчин энэ бүхний эцэст за нэг яг анх байсан тоог нь гаргах гэдэг нь хэцүү шүү дээ. Гэхдээ баримжаагаар 2-10 сая уугуул Америкчууд амьдардаг байснаа 1900 он гэхэд 250 мянга болсон. 10% нь хэлсэн. Одоо 10 ч юм уу 5%, 3% ч юм уу магадгүй тийм. 10 саяас бодчих юм бол наач яста 1% болох гэдэг тийм. Ийм болж одоо геноцид л болсон л байгаа юм л та. За тэгээд Канад талд ямар хөө үйл явдал болж байгаа нөхлөр нөгөө бас харьцангуй сургамж аваад тэгээд Францчууд ч бас нэг амар тийм төрөнгийн бас биш байсан юм шиг байгаа. Одоо тэр колоничлал frontiers гэдэг шиг хязгаар нутгийг тэлэх үйл ажиллагаа тэр нь болохоор бас тийм төрөнгийн биш байсан. Гэхдээ бас нөгөө юунаас тентхийн уугуул Америкчууд нь бас нөгөө өмнө зүгийн их дайн тулаанд сургамж аваад бас харьцангуй за бид нар нэгэнтэй цагаартнуудад дийлэхгүй мэн. Одоо амьдр гэж байгаа газар очиод амьдрий да гэдэг байдлаар арай нэг жоохон харьцангуй шүү 50 байдлаар өрөөсөнтэй бас дайн тулаанд өрөлсөн. За тэгээд энд нөгөө бас нэг муухай юм хийсэн маа. Америк Канад сууж амьдэрсэн одоо ирсэн европчууд нөгөө бух гөрөөсүүдийн одоо хүнсэнд хэрэглэхгүйгээр зөвөр хятад байсан байна. Хүнсгүй болгож авах. Хүнсгүй болгож энэ дээрээс нь өвчин гаргаж байгаа. Тэр нэг сэргцэн тий. Малын өвчнөд үргэлжлүүлэл хүмүүнд ингээд хордлого мордлого дамжаач юм ингээл явна шүү дээ. Тэгээд бас бактериологи юм хийсэн бахан. Тий. Очоод зүгээр буудаал тэр газар нь хайчдаг. Тэр чинь одоо чон мон ч юм уу одоо ингээл өөрийнхөө идэхэл авлыг ч дээ. Тэгт бөөнөр нь бүсэлж байгаа талаас нь винтовор буудаад хайчихлаа ингээл нэг газар 10 20 морин бух гөрөөс өвчлөө тэрийг хин ч идэхгүй тэгэл өвчин тараал. Сэгзэм өнөр тамар тий. Тэгээд тийм муухай юм хийсэн байгаа юм л та. За тэгээд уугуул Америкчуудын хувьд одоо үндсэндээ 19 20 дугаар зуун бол одоо уусах нэгтгэх бодлого соёлын дарлал юм гэж орж ирж байгаа. За арай болоогүй тий. Цаг руугаа л хараад байдаг. За энэ 1879 онд Ахмад Ричард Хенри Пратт гэж хүний байгуулсан одоо Карлайлын Индиан аж үйлдвэрийн сургууль гэж нэг юм байгаа. Коллеж маягийн. Тийм сургууль. Тэр сургуулийн ураа нь юу гэж Индианыг аль хүнийг нь авраа гэж байгаа. Юу гэсэн үг вэ? Индиагийн? Тий. Индианыг нь аль хүнийг нь авраа гэж байгаа. Индиан тэгэхээр хүн биш юм байна тийм үү? Үгүй. Энэ хүний дотор байгаа Индиан чанарыг нь аль хүнийг нь одоо соёлжсэн хүн болгоо гэсэн үг та. Соёлын устгах гэж юм тий. Тий, англиар болохоор kill the Indian save the man. За. Муухай сонсогдож байгаа үстэй тий. За тэгээд энэс нь болоод үсгийн тайрж байгаа. Би нэг Америкт явсан энийг дараа ирчих энэ бас сонирхолтой. Үсгийн тайрж байгаа. Тэд чинь урт ус нэг ямар овгийнхоо яасан хийсэн гэдгээ нэг үсээрээ ингэж илэрхийлнэ шүү дээ. Тэр үсгийн тайрж байгаа. Уугуул хэлээрээ ярихыг хориглож байгаа. Одоо бас өөр Монгол нэг тиймэрхүү дуулдаал байгаа шүү те. За тийм үйл явдал болж байгаа. За Канадад бас нэг иймэрхүү сургуулиуд баригдчихсэн. Тэгсэн чинь тэр нь болохоор нэг орчин нөхцөл амар муу. Ингээл хэдэн мянган хүүхдийн нэг сургуульд аваачаал хоолтой хоолгүй аваач аядсан. Тэгээ сургаж байгаа нэртэй. Тэгсэн чинь тэдний дотор бас өвчин гараад бөөнөр их яартсан. Тэгээ ер нь мянган хүүхдийг орчуулсан хэрэгсүүрүүд байдаг гинэ. Бурхан минь тийм. Хүүхд сургуулийн хүүхдүүд танд. Уугуул Америк хүүхдүүд. Тэр нь сургуульд явах гэж байгаа нэртэй бөөнөр нь хорсоор хүчээр аваачаад ингээд байлгацдаг. За тэгээд 1920 онд 24 онд болохоор Америкт нэг эргэн харьяатын тогтоол гэдэг юм гарсан юм байна л да. За тэн дээр болохоор үндсэндээ уугуул Америкчуудыг Америкийн эсрэг улсын одоо иргэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхдээ сонгуул өгөх хэрэггүй. Сонгуул 1960 он хүртэл яадаг байсан бэ гэхээр би Индиан хүн бишээ. Би Америк хүн гэдгийг хүлээн зөвшөөрчж сонгуул өгдөг байсан гэж байгаа. 1960 он. Яана тий бүр тун саяхан бид тий. Тун саяхан хүртэл тийм байсан. Угсаатны нөөц газрууд байгаа шүү дээ. Тэр нь болохоор Америкт нэг 300 орчим байдаг. Нийл газар нутгийн хувьд бас нэлээд том. Одоо Навахо Nation гэдэг байгаа байхгүй. Одоо Навахо үндэсний газар нутг гэх юм те. Тэр нь болохоор бүр яг нийт газар нутгийн тооцоо бол баруун Виржиниагаас том гэж байгаа байхгүй. Тийм тэгэхээр ер нь том газруудыг ингээд одоо угсаатны нөөц газар гэж тодорхойлцсон. Канадад болохоор нэг 3100 орчим байдаг. Гэхдээ маш олон баг 2000 ч юм уу 2500 ч юм уу жижиг нэг тийм тосгод маягийн тий. За тиймэрхүү одоо юунод гарч байгаа. Одоо нөгөө үндсэндээ эдгээр чинь 20 дугаар зуун гараад тэгсэн чинь нөгөө амар хядлага болж исэн газруудад тухайн газар очиж суулт зарлаад бид нэг одоо ингээд одоо түүхэн гашуун юуг одоо
амссан тэр зовлон эргэж одоо нөхөн дөөлөөс олох юу ч гэдэг те. Тэгж суулцарлаад одоо хуучин нь одоо юугаар байл зэвсгээр байлдаг гэсэн бол одоо ингэ эргэцэн тулаанд ордог хууль эргэцэнээр их байлддаг болсон. Тэгээд ер нь ихэнхдээ ялж ийн л гэж юм л да. Тэг чи Америкч орчин үеижээд одоо харьцангуй хүний эрх мэрх бүх юм дээдэлдэг болчих юм чинь те. За энэ нь бол эргээд бас нөгөө бас нэг нийгмийн асуудал энэ төр авч ирсэн. Эргээд бүр сургуудаар нь сургууль даагуур гарцсан гэдэг. За тэгээд нөгөө одоо уугуул Америк гэсэн тодтолтой. Одоо яс үндэсээр тэгж тодорхойлдог хүмүүсийн тал нь ерөнхийдөө юу нэмэрдэг. Уг сатны нөөц газар дамждаг. Бусд нь бол зүгээр л Америкийн иргэд гээл хот тосход хаан чамаагүй ингээл амьдрал явж идэг. Тийм болчиход байгаа юм бэл. Тэр чи сая нөгөө 60-аад оноос ахуулаад сонгол өгөх хэрэгтэй боллоо гэсэн шүү дээ. 60-аад онд хин нэг одоо уугуул Америк хүн нь ирээд за би Америкийн иргэ ингээд төлөөн зөвшөөрснийг нь одоо сонгох боломж олгоод шүү дээ. Тэгэхээр энэ чинээс эднэр маань бүр 60 он хүртэл үгүй би Америкийн иргэн биш. Би бол одоо гэтэр Ууг аймгийнхаа нэрийг хэлээд бат зогсож чадчихсан шүү дээ. Үнэхээр дайчин үнэхээр баатарлаг хүмүүс юм а тий. Зарим одоо үндэсний ястнууд чинь тэгэл ер нь түүхийн давцангаас арчигтал байхгүй болчихдог шүү дээ. Тэгтэл тэгэхгүй эхлээл тэр яг зэвсгийн маш муу чадамтчаад гэсэн үдсэн байна. Одоо бол хууль эрх зүйн талаар бас үзээд энэ тэгэхээр үнэхээр бүр хайр үрээд шүү сонсох тасаа. За хамтран ажиллагчаа танилцуулчих. За өнөөдрийн манай нэвтрүүлгийг Join Me цэгийн маань хамтарч ажиллаж байгаа. За бидний урайг манай сонсогчдод ихэнх нь мэддэг болсон баг. Аялах боломжийг хүн бүрт гэдэг урайтай байгаа. Тэгэхээр өнөөдөр би өнөөдрийн дугаараараа дотоодын аяллыг ярих гэдэг л да. Дотоодын аялал монголчууд маань эх орноор аялах гэж байгаа. За одоо ингээл 11 сараас эхлээл монголчууд бараг жилд шүү. Сая гаруй хүн гадагш аялдаг. Тийм үү? Маш их хүн гадаадд очиод мөнгө зарцуулдаг л да. Энэ жоохон ярих жоохон гонигтай. Тэгэхээр бид нар манай платформын, манай салбарынхны одоо гол зорилго юу гэдэг вэ гэхээр хамгийн чухал зорилгоудын нэг нь монгол хүмүүсийг яаж ижаад эх оронд нь аялуулах. Тэгэхээр эх орондоо аялахад одоо тэр хүний зарцуулах, аялалдаа зарцуулах гэдэг тэр мөнгө бол эх оронд нь шингэж яадаг байхгүй. За тийм гоё аялах боломжуудын нэг нь юу вэ гэхээр намрын тайгын аялал гэж гоё аялал байна. Шууд ойлгоод өнөртөж шít. Тий. Намрын тайган аялал гэдэг юм гоё аялал байж байгаа. Тэгэхээр намар цагт ер нь яагаад заавал нөгөө тайг руу явах хэрэгтэй вэ гэхээр за нэгдүгээрт байгаль цаг өрөөд тухайд тий. За тэнд бол үнэхээр нөгөө намрын гоё үзэмж чинь тэнд байж байна. За тэгээд 100 явах дургүй хүмүүс бас байдаг. Нөгөө ялаа шум бол тий. Тэгэл нэг юм байдаг да бас нэг хүн болгоо ингээл нэг Монгол орон даяар явцсан тийм байгаад байдаг ш. Тэгэхээр яг тэрнийх нь эсрэг хүний хөлөглөгөө ерөөхдөө багталсан байдаг. Ялаа шум бол асуудалгүй хувцаал зөв тохируулан өмсчих юм бол яг одоо эх орноороо аялах бүр үнэндээ л гоё. Тий. Тэгээ одоо чинь техник хэрэгсэл сайхан болцсон шөндөө байханд ч онсон, урцанд ч онсон тэр хүнийг дааруулаад байх одоо тэр мишокныхын чанар урьдчил өөрлөж байгаа ш. Тий. Тэгэхээр ийм гоё аяллыг манай дээрээс ороод залуус маань орж үзээд нөгөө манай тайган аяллыг авах боломжтой байгаа. Тэгээд энэ тайгад очихлоор хамгийн гол нь юу гэхээр тэр нөгөө цаатан ард түмний соёлыг танилцдаг. Цаатангууд гэдэг нь маань одоо өнөөдрийн бидний одоо ярианы сэдв болсон нөгөө уугуул Америкчуудтай яг өнөөдрийнх нь нөхцөл байдал бол нэлээд төстэй. Манай уугуул Америкчууд ч одоо нөгөө хууль эрхцэн юугаараа тулцаар агаад одоо уугуул Америк хүн болж төрснийхөө төлөө бас тэтгэмж авдаг шүү дээ. Манай цаатангууд бас муу адил гэдэг. Тийм үү. Тий. Цалиа авч яадаг. Тэгээд цаа гэдэг амтыг адгуулаа яж яадаг. За цаа бол манай орчин үеийн залуучууд юу гэдэг маш гоё юм шүү дээ. Крисмас одоо шинэ жилээр одоо цаа одоо нэг өвлийн өвгөн чинь гоё цаа бог хөлөглөөл явж идэг гэдэг тийм одоо бид нар нэг юм бодож одоо тиймэрхүү дүр зураг төсөөлж одоо том боллоо шүү дээ. Тэгэхээр тэрийг нүдэрээ харна. За тэгээ тайг. За тэр тайг гэдэг чинь үнэхээр та нар ингээд очиод яг тэр тайгад ингээд цаа бугунаад эсвэл морь унаад тэр ингээд явж байхдаа юу мэдэрдэг вэ гэхэлэр би ямар азар энэ гоё эх орон төрөө гэж нэгдүгürt боддتي. Хоёрдугаарт за ялангуяа нөгөө найз нөхдөд илүү үзүүлэх юмсан. Яагаад энэ олон хүмүүс эхлээд эх орноороо танилцахгүй, эх оронтойгоо танилцахгүй гадаад руу явдаг бол эхлээд эх оронд чинь үзэх, мэдрэх, гайх, бишрэх зүйл ямар их байсан бэ гэдгийг мэддэг байхгүй. Тэгэхээр манайх та нар маань Join Me цэгийн мэн гэж ороод намрын тайган аялал гээд үзэх юм бол маш сонирхолтой. 7 шөнө намрын тайг ямар гоё сонсогдод. Тэгэл энэ манай цаатан арт түмэн яаж одоо ч гэсэн хасах 40 50 болсон ч
уртсан дотор амьдарч байна. За бүр өвөл очих юм бол хасах 40 градусд хүүхдүүд нь бүр хөл нүцгэн цасан дээр явж байгааг ч бид нар харна. Тэд нар бол бүр юм амьдралын хэв маяг нь биднээс тэсөөр бүр нэг тийм өстой нэг энэ өнөөдрийн нөгөө манай уугуул Америкчууд нэг юм шииртэй дайчин гэдэг шиг бас энэ соёлоо бүр ингээд үнэхээр авч явж шазруун тийм шазруун өнөөгийн энэ ертөнцид энэ 100-д тийм ээ ингээд яг өөрсдийнхөө соёл уншлыг ингэж гоё хадгалсан ийм сайхан соёлтой бидний тий цөөх болсон одоо цаа малалдаг цаа чаарт өмнөхөө соёлыг танилцангаа их орныхоо гоо зөвслөн бишрээд ирэх боломжтой байгаа шүү. За баярлалаа. Энэ нөгөө яг оргил бус үеэр нь аялах чинь бас гоё шүү. Нөгөө намайг чинь улаан онд байхад наадмын дараа увсынхан бүгд увсноор явдаг. Эрэг болтгоо ичдэг гэсэн шүү. Тий. Буух эрэг болтгоо ичдэг гэсэн. Тэгэхээр яг чимээ шуугаанаа нэг тийм тий. Нэг тийм аглаг газар очсон юм шиг санагддаггүй айгу хэцүү. Тэгэд нэг юм дээр юм шавтсан юм ялаа шиг мэдрэмж аваад байдаг шүү дээ. Тэгээд яг ийм оргил бус ер нь одоо улирлынхын үед аливаа зорих газрыг сонгоно гэдэг их гоё байдаг та. За баярлалаа Join-me. Зэг юм энэ. За түрүү нэг нийгмийн асуудал ярьжсэн. Би яг Америкт явж байхдаа харсан байхгүй нэг харахад ингээд амар гоё намирсан хар өстэй нөгөө уугуул Америкч чинь тий. Тэгэл бор яг Монгол гэмээр ирнэ харагддаг тий. Тэгсэн мөртлөө аим шиг тарга. Явж чадахгүй болц нөгөө юм юутаага. Өнөөгийн уугуулууд өнөөгийн уугуул тий. Яг нөгөө Америкийн нийгмийн асуудал чинь бүгдээр ер нь илүү хүн дээр нэр бүтсэн. Уугуул Америкчууд тэр чинь нөгөө нэг тэтгэмж өгөөл яагаад ч одоо нөхөн олгуур яасан түүхийн гашуун юу туулсан гэдгээр нь нөхөн олгуур өгөөд тахлаар нөгөө ер нь жоохон ажилгүйдэл таргалалт ер нь жоохон тийм одоо хүсэл тэмүүлэл бол тий хүсэл тэмүүлэлгүй жоохон тийм болчиход од нөгөө Орсын туваа мууч жоохон бас тийм болох гээд байгаа. Тийм асуудал бас тийм болж байгаа гэсэн. Яг жоохон архитэлт их тийм ихтэй гэдэг ч юм уу. Гэхдээ зүгээр ээж хахт нь сард ингээд хангалттай хэмжээний тий мөнгө орж ирээд хаар чи ямар ч хүн ямар ч үндэстэн тэгэл ерөөхдөө тэмцэлгүй болол тий тэмцэлгүй болно сурж мэдэх одоо өөрийгөө хөгжүүлэх шаардлага гарахгүй шүү дээ. Жоохон тийм еврейчүүдийн эсрэг нь маягийн болчихлоо байгаа юм л та тий. За тэгээд тэгтээ яг хөө бас мундаг уугуул Америкчууд гарч ирсэн. Тэр нөгөө нэг West Study гэж жүжигч юм байлээ. Би нөгөө жүжигчдийн ингээ харсан чинь тэгээд хийм болоог харсан чинь хамгийн их нь West Study гэж гарч ирсэн. Орол ингээ харсан чинь зөндөө кинонд харж ирсэн бүр амар мундаг жүжигч чинь. Тэгээд 2019 онд Оскарын хүндэт шагналыг авсан. Тийм байгаа. Одоо Jackie Chan авдаг шагнал ч тийм. Яг нөгөө тухайн наадамд оролцоод ямар нэг юугаар аваагүй. Аль нэг номинац аваагүй. Номинацаар аваагүй. Гэхдээ академик хүндэт шагналыг ингэж авсан тийм жүжигч юм байгаа. 2010 дахиад бас 2019 онд анхны уугуул Америк эмэгтэй конгрессийн гишүүн сонгогдсон гэдэг байгаа. За 2023 онд нөгөө юу Killers of the Flower Moon гэдэг одоо Osage уугуул Америкчүүдийн Osage үндэстний амьдарч байсан газрын тосыг авахын тулд бас дайрч одоо устгаж алж чадчихсэн үеийн нэг тим кинонд Lily Gladstone гэж жүжигчин эмэгтэй жүжигчин тоглоод одоо анхны уугуул Америк эмэгтэй алтан бөмбөрцгийн шагналтан болсон гэдэг. Тэг ер нь одоо мундаг хүмүүс байгаа. Ер нь гэхдээ юу нөгөө овг аймагуудаараа өөр бодлого нь ингээд дотооддоо өөр. Зарим нь бол ингээд ер нь жоохон залхуу үлбгэр маягийн болоод зарим бол нэлээд тийм соёлын юугаа хөгжүүлээд өөрсдөө хөдөлмөрч болоод эргээд соёлоос сэргэж байгаа хэл мэлээс сэргэж байгаа хоорондоо тэр хэлээрээ ярьдаг мэрдэг. Бид нар ч нөгөө нэг нийтлэг ойлголтоороо нэг юу нумсам харвал нэг гэж орилдог тий. Тэгэл нэг хүний манай Сиамбигийн түүх мөхтөр монголчууд бас тоног авдаг гэж яриад чи хүний хувь хогтолдог мөхтөлдөг. Тэр мэрэгээр нь төсөөлөлөд. Тэгтэл ер нь одоо нэг Холливуудын кино мэнэн дээр чинь оновчтой биш байна. Наад бол чинь та нарт наатаха Навахо гэж нэрлсэн мөртлөө Чироки онгийн хүмүүс чи гаргацсан байна. Нөгөө дайны будалтууд байгаа шүү дээ. Нөгөө будаг модгаар ингэ будаг тэр мэр чинь болохгүй. Наад овгийнхан чи өд зүйдэггүй байсан гэх юм. Тэг ингэж ингээд тэгэхээр нөгөө олон ялгаатай маш олон ялгаатай соёлтой. Зарим нь одоо адилхан уугуул Америк гэсэн мөртлөө харахад шал өөр хэмээгийн одоо амьдардаг газар мазар ч юм уу. Зарим нь болохоор тийм нэг уртсанд амьдрна. Зарим нь болохоор маш өндөр тийм модон байрлагад. Тий. Сурцтай. Тий маш тий. Одоо нөгөө викингүүдийн урт байшингууд гэдэг шүү дээ тий. Тий сүрлэр
яасан одоо дээвэрлэлсэн тийм байшингууд гэдэг. Тиймэрхүү юм амьдэрдэг. Тийм олон талаар ялгаатай. Тэгээд сүүлийн нэг 1950-ад оноос урагшаах тэр болохоор индианчууд гэдэг нэг л төрлийн хүмүүс гаргадаг. Алаанч хятаанч гол дүрийн баатар цагаан арстанд тэдрийг алж устгах ёстой, дийлэх, ялан дийлэх ёстой гэж гаргадаг байсан. Тэгээд ер нь 50 биш нэг 60 70-ад оноос хойш ерөөхдөө аль болох оновчтой гарах талаар за эрэг дүрийн баатараар нь гарах талаар тиймэрхүү одоо кино айгу хийгдэж байгаа сүүлчийн Мохикан гэдэг алдартай кино байгаа тань. За Smoke Signals гэдэг нөгөө одоо утаагаар дохио өгдөг нөгөө юунууд харилцаанууд байгаа шүү дээ. Тэрний тухай 1998 онд хийгдсэн кино нь болохоор яг Уугуул Америк хүн найруулсан, Уугуул Америк жүжигч тоглосон. 50-ад оноос өмнө урагшаа болохоор цагаан арстай нөхдөд будаг нүүрээ будж байгаад орсон байдаг байхгүй. Нэг Чингис хааны тухай нэг кино байдаг шүү дээ. Нэг цагаан арстай нөхд тоглолцсон. Ерөөсө бууж өгөхгүй те. Тиймэрхүү одоо алдартай бүтээлүүд одоо тэгээд ер нь аль болох одоо ч нөгөө үзэгч яг нөгөө бүгдээрээ мэдлэгтэй болчихлоо яг оновчтой гаргах тэр талаас нь ер нь одоо шаардлага тавьдаг болчиход байгаа. Хуучны Ridley Scott тэр ч бас нэлээд дураараа шүү дээ. Ер нь ингээд госч яагаад. Тэгэл нөгөө заримдаа нөгөө Ridley Scott-ын кинонд тоглосон нэг зөвлөхөр нь ажилласан соёлын ч юм түүхийн ч юм зөвлөхөр ажилласан нөхдүүд нь намайг наат кинонд витамины дээр дураараа гэдэг байхгүй. Тэр чинь ихчээд байгаа байхгүй нөгөө юу дураараа хаа хамаагүй оновчгүй гаргацсан болохоор жоохон тиймэрхүү юм байна. За тэр зөвхөн ерөөсөө сонсоогүй мэддэг л тий. Тий одоо заримын сонссон гэдэг ч юм уу тий. Тэгэл нөгөө энэ Disney гэж нэг яг ингээд зөндөө хүүхд гаргасан хүүхэлтэй кино гаргасан. Тэгэл бид тэр хүүхд насны дурсамжид байгаа л. Энэ дунд ихтэй би тэр 95 оны Pocahontas гэдэг тэрийг би бүр үнэн болоосыг үзье яддаг. Тийм үү яагаад? Тэр Pocahontas чи үнэхээр гашуун зовлонтой, үнэхээр аимшигтай амиг туулсан маш одоо голлуудаа шоронд орж хүчрхийлүүлсэн энэ бодит хүүхэн багхгүй бодит эмэгтэй хүн тий. Тэгэхээр тэр юу вэ? Одоо жишээ нь Монголын одоо тэр хилмигтэлтэд өртсөн тэр нөгөө эмэгтэй одоо хүмүүс байгаа шүү дээ. Тэгэд одоо жорлонд одоо хүүхдэд гаргаж одоо хүүхдэн дотоод өрөөд эндж мэдсэн ч юм уу. Тийм нэг эмх одоо Монгол хүн эмэгтэйг аваачаад нэг орц хүнтэй аз жаргалтай амьдэрсэн болгоо гаргачвал ямар амар бидний дургу хөрөх вэ? Тэр утгаараа тийм утгаараа би энэ бүр үнэн дургу энийг би бойкотлох хэрэгтэй гэж би бодоод идэв. Pocahontas тийм нэг бөө гоё юм хайрын тухай тийм нэг эрх чөлөөхийн чөлөөнийг цагаан залуутад дурлал тэгэл тийм юм. Ер нь Disney ер нь нэлээд яг энэ 90-аад он түүхүүдийг дураараа өөрчилж. За юу хийх цэвэр фантаст хийх гэж байгаа юм бол бити Pocahontas гэж нэрлээч тий. Бодит хүний нэр гэж ашиглаач шал өөр одоо хийсвэр нэг нэр гаргадаг л дээ тий. Яг юуны гой ингээд сайхан түүхтэй тэр хүмүүс бас байгаа л да одоо нэг Sacagawea гэдэг тэр юм нэг газарчин юм ихтэй шүү дээ. Нэг хоёр судлаачтай хамт явж байгаад ингээд нөхөртөөгөө цуг хүүхдтэйгээ цуг ингээд явж ингээд одоо шинэ газар нутгийг нээж мэж явж байсан тийм хайгуулч эмэгтэй тухай тэр мөрний тухай хүүхэлтийн кино тэр хийж болно шүү дээ. Тэгтэл энэ Pocahontas арай л дэндүү. Яг шинэ үеийнхэндээ бид нар ингээд Уугуул Америкчүүдийг одоо зовлон одоо ийм юм амсуулгүйгээр их л гоё нэг юм цагаан арьстай хүмүүс ирээд дурлалцаал white wash гэдэг шүү дээ одоо тий нэг юм гоё зөөлөн энэ хүмүүсийн чинь гэсэн юм а гэсэн л нэг юм л суртлах болгол гэсэн байна. Бүр сэжгийн тарих угаалт. Бид үнэхээр хэлэх муу үг болтгоо юм. Ер нь энэ ялангуяа энэ Америк ТV-ийн түүхийг ингээд унших тусам яг үннийг хэлэх цагаан арьтнуудыг бүр ингээд үзээддэг тий. Ямар муухай шунлан дуусч өгдөгөө. Одоо ч гэсэн яг үннийг хэлэхэд одоо ч гэсэн. Прокси яваад байгаа юм прокси даймаа бүгдээрээ л яагаад энэ муухай шунал гэдэг юм хязгаар байдгүй тий. Өөрсдөө одоо дэлхийг захирах хэрэгтэй яах хэрэгтэй л гэж одоо нэг тийм үздэг юм шиг байна. Нөгөө манифестестийн гэдэг шиг. За өнөөдрийн дугаар маань энэ хүрээд жаргаж байна. Өнөөдрийн мань дугаарыг сайн хүнсээр сайхан хамтдыг ураатай Holly брэнд мөн аялах боломжийг хүмүүрт ураатай Join Me аяллаа платформ ивент итгэж ажиллаа. За нэвтрүүлгийн маань YouTube сувгийн Од Мөндөр сувг болон NTV телевиз 83.3 107 хост долгионы Од Мөндөр сувгаар хүлээн авч үзээрэй. За өнөөдрийн маань нэвтрүүлгийг ингээм амжилттай хамт хөтлсөн Мөнхбаатартай баярлаа. Баярлаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.